Сайн байцгаана уу? Элена Ронок TV байна. За өнөөдрийн та нарт ярьж өгч байгаа сэдэв бол Джон Константины кино болон комик мөн анимашны түүх болон стори фактуудын талаар та нарт ярьж өгнө. Ягаад Джон Константины талаар ярихаар болсон бэ гэхээр Пол явуулаад Джон Константины хэл давуу илүүрсэн болохоор Джон Константины оригин story болон комик анимашн киноны талаар мөн баримтуудыг хүргэхээр бэлдсэн байна. Тийм болохоор лайк болон саба дараад Полдо идэвхтэй оролцоорой. Өөрөө дур мэдэж Death Battle болон видео хийдэггүй болохоор заавал Полдо оролцож саналаа өгч гоорой. Харин Death Battle явуулах юм бол нэг суперхиро оригин story яваад араас нь Death Battle яваад дахиж суперхиро оригин story яваад ингээд ээлжилж явахар шийдсэн. Тийм болохоор энэ видеоны араас Death Battle орноо санаа зовлтгоо. Видео ихтэй тэр тусмаа дууга ураахтаа зарим нэг зүйлийг алдчихад тохиолдол гардаг. Жишээ нь өмнөх видеонд дээр Данасын 6 стантай байсныг 5 стантай байсан гэж хэлж жишээтэй. Ерөнхийдөө текст бичиж тэрийг уншдаггүй болохоор иймэрхүү жижиг сажиг алдаа гардаг. Тэгээд энийг та нар анзаардаг байх. Мэдсэр ээж буруу уншчих, буруу хэлчих тохиолдлууд гараад байгаа. Яагаад гэвэл би өмнө ийм зүйл огт хийж үзээгүй. Миний хувьд бол бүх зүйл шинэ байгаа. Энийг хийхдээ надад таатай байгаа. Явандаа сураад илүү чанарч явах бах. Ямар ч гэсэн текст огт уншдаггүй шүү. Ингээд DC Universe-ийн хамгийн өвчрхэг шийдтэн Джон Константин гэж хэм бэ. За Джон Константины оригин story хэм бол 1985 онд Swamp-ийн дугаар 37 дээр анх танилцуулагдсан төр ихэндээ side character буюу туслах дүр байсан. Харин хамгийн анхны өөрийнх нь debut comic хэм бол 1988 онд Hellblazer гэдэг нэртэйгээр өөрийнх нь анхны comic хэвлэгдэжсэн. Харин түүний гадаад дүрхийг дуучин, дуу зохиогч Sting-ээс санаа авч ирсэн. Харин Джон Константиныг бүтээсэн хүмүүс хэм бол Alan Moore, Stephen R. Bissett, John Totleben нар ерөнхий origin story-г бүтээж Джон Константины дүрийг хөгжүүлэлт бүх зүйлийг хийсэн байдаг. За, origin story. Джон Константин хүүхэд байхдаа Лондон, Ливерпулд амьдардаг байсан. Тэгэхээр англи дүр гэсэн үг. Харин ээж нь түүнийг төрүүлэх үедээ төрхийн өндөрлөлөөр өнгөрсөн байдаг. Issue 14, Шин 52 Universe-дээр Джон Константины ээж төрхийн өндөрлөлөөр өнгөрөөг байдаг. Харин Джон Константин хамгийн анхны шидийн хүчээ ашиглах үед түүний байшин болон түүний гэр бүл тэр чигтээ шатдаг. За, Джон Константин ерөнхийдөө ямар шуухан дүр вэ гэвэл маш ухаалаг, детектив буюу маш сайн мөрдөгч, бүх төрлийн шидийг мэддэг. Тамийн чөтгөрүүд болон Девачингийн сахиусан тэнгэрүүдийг дандаа молиг өмхүүлж хуурдаг, тэрнгээрээ их алдартай. Хамгийн энгийн комикийн жишээнүүдийн нэг гэх юм бол Джон Константин байнга тамхи татдаг. Бүр addicted. Уушгины хор тавдраар өөхөхийнхөө өмнө сүнсээ 3 ширхэг жөтгөрд зардаг. Нэг нь Fallen, нэг нь миний мэдхээр Сатан. Тэгээд бас нэг Fallen Angel-д сүнсээ худалддаг. Яг өөхөх үед нь 3 жөтгөр сүнсээ авах гэж ирдэг. Тэр 3 сүнсээ булаацалтаад тэнд космик тулаан үүсдэг. Цэцэс дайлал нь сүнсээ авч чадахгүйгээ мэдээд Джон Константиныг эргээд амьлуулад ингийн амьдралд нүлдээдэг. Сүнсээ зарсан 3 жөтгөрийн нэг нь Джонny араас ирнэ гэдгийг Джон Константин мэдчихсэн. Тэм болохоор эхлээд Габриэлээс тусламж хүсдэг. Габриэл шууд татгалцдаг. Габриэл гэж хэмбэ гэвэл бүх DC Universe хүчээрээ нэлен дээгүүр орохоор сахиусан тэнгэр. Харин Джон Константин түүнийг молигдохын тулд Chantanel гэдэг нэртэй Succubus-ээс тусламж хүсдэг. Succubus гэж юу вэ гэвэл тамийн эмэгтэй жөтгөрийг хэлдэг. Chantanel хүний дүрээр Габриэлийг өөртөө дурлуулад тэр нэг оронд ордог. Яг тэр үеэр нь Chantanel өөрийгөө жөтгөр гэдгийг мэдэгдээд түүний зүрхийг нь сугалж авдаг гиндүүлээд мэдээж зандангаа жөтгөр төгсөн Габриэл Деважингаас хөөгдөж далавчаад астуулж дэлхий рүү цөлөгддөг. Харин түүний зүрх нь Джон Константинд байгаа болохоор одоо түүнийг тамаас ирэх жөтгөрүүдээс хамгаалах боол нь болсон гэсэн үг. Гэх мэтлэн үйлдэлүүд нь Джон Константиныг тамд ч үзэн ядагддаг, сүнсийг авахыг хүсдэг, Деважинт ч үзэн ядагддаг, бас л сүнсийг авахыг хүсдэг тим дүр болгож байгаа. Мөн бүх DC Universe-ийн хамгийн хүчрхэг дүр болох Lucifer Morningstar-тай найз нөхдийн давгүй харилцаатай гэдгээрээ бас алдартай. Lucifer Morningstar-ыг давж гарах хүчтэй зүйлс юу вэ гэвэл One Above All болон The Presence хоёр байна. Lucifer Morningstar энэ хоёрын араас ранклагдана. Тэр ч бүхэл DC Universe-с гадуурч оршдог дүр, Библиэлд хүртэл байдаг дүр. Тийм болохоор Lucifer Morningstar бол маш хүчрхэг дүр. За, Джон Константин энэ руугаа эргээд орё. Джон Константины үйлдэлсэн балмад хэрэгүүд үүгээр дуусахгүй Archangel буюу сахиусан тэнгэрүүдийн далавчийг загалгаа өрөөгөөр дастах гэх мэтлэн маш олон зүйлийг хийдэг. Ерөнхийдөө нэлээд бүдүүлэг, архины хамааралтай, тамхичин, зорилгынхоо төлөө хүн гарцдах бол түүний хувьд бол юу ч биш. Тийм л антихиро. За, комик фактуудыг энэ хүргээ зогсоё. Одоо бүгдээрээ анимашн руу орцгоё. 2013 онд Flashpoint Paradox гарснаар Шин 52 Universe-ийн эхлэл тавигдсан байдаг. Джон Константины хувьд гэх юм бол 2017 онд Justice League Dark дээр Шин 52 Animated Universe руу орж ирсэн байдаг. Шин 52 Animated Universe миний бодлоор маш сайн арк болсон гэж боддог. 2020 онд Justice League Dark Apocalypse киногоор
уг арк ерөнхийдөө өндөрсөн байдаг. Харин уг кинон дээр юу болдог вэ гэвэл Justice League эхлүүгүй шууд ялагддаг. Тоотой эдгэн супербаатар дамд үлдэж зугатаж чаддаг. Харин Batman-ыг тамлан, тархийг нь угаагаад баруун гараараа авдаг Darkseid, Flash-ыг өөрд гүйлгэж түүнийг нэг тийм цэник үүсгэгч маягаар ашигладаг. Cyborg-ыг өөрийн компьютер болгож ашигладаг. Superman-ийн биеийн дотор нь шингэн хэлбэртэй Kryptonite-ыг шахаж ямар ч хүчгүй болгоод дэлхий рүү нь явуулцдаг. Гэх мэтчлэн ихэнх нь үхээд зарим нь тархиа угаалгаад Darkseid-ийн цэргүүд болдог. Харин уг киноны төгсгөл баларч эцэст нь John Constantine Trigon-ыг Darkseid-ийн эсрэг суллаад үлдсэн гişүүдээ авраад Cyborg өөрийгөө золиослоод Trigon болон Darkseid-ийг цөлснөөр Justice League-ийн дэлхий дээрээ буцдаг. Харамсалтай дэлхийн цөмийг сэргэж чадхааргүй болтол нь сордсон байдаг. Ихэнх хүн ам нь үхсэн байдаг. Ер нь л дэлхий ахиж сэрэхгүйгээр сүнцсэн байдаг. Мөн Justice League-ийн ахын сэрэхгүйгээр ялагддаг. Харин тэр үеэр John Constantine Flash-аар очиод нэг зүйлийг хэлдэг. Чи юу ихэ мэднэ? Самрыг цэвэрлээд дахиад эхнээс нь эхэл гэж хэлдэг. Юу гэсэн үг вэ гэхээр Flashpoint хий гэсэн үг. Ингэж хэлсний дараагаар Barry Allen нэг зорилготойгоор босоод гүйснээр уг арк төгсдөг. 2024 онд Justice League Crisis on Infinite Earths гээд 3 ангит триложи цуврал гарсан. Тэгээд уг цуврал дээр юу гардаг гэвэл бүх мультиверсыг харуулдаг анимашн. Энд бидний багада шимтэн үздэг байсан Kevin Conroy-ийн Batman цуврал байгаа. 2004 оны Justice League Unlimited байгаа. Crime Syndicate буюу Owlman, Ultraman-тэй universe хүртэл багтаж байгаа. Ер нь бүх animated universe-ууд багтаж байгаа. Тэгээд энэ дээр юу болдог вэ гэвэл Anti-Monitor бүх мультиверсыг сөнөөж байгаагаар гардаг. Яагаад гэдгийг мэдэхгүй. Гэхдээ өмнө гарч байсан бүх universe-ууд бүгд технээсээ устж эхэлдэг. Тэгээд бүх мультиверсүүд хоорондоо нэгдээд Anti-Monitor X-рийг зогсдог. John Constantine уг universe өнгөрснөө санахгүй, нэрээ санахгүй, тийм шар өгнөөр гардаг. Тэгээд Green Lantern John Stewart-аас өөрийнх нь нэрийг асууснаар өнөөх нь John гэж хэлснээр өөрийнх нь нэрийг сандаг. Тэгснээрээ өөрийнх нь царай зүс залуу насны эргэж ирж байгаагаар гардаг. Тэгээд John Constantine мультиверсээр тэнд жаргагдаж явах үеэр Dr. Fate, Wonder Woman, Batman, John Stewart дөрөв яг яагаад ийм зүйл болж байгааг мэдэх гээд хоорондоо ярилцчих үеэр John Stewart би нэг тийм өвгөн шидтэнтэй таарсан ямар нэгэн гаргалгаа байж магадгүй гээд John Constantine-ыг хайж олдог. Согтуу John Constantine-ыг ирүүлжүүлэх үеэр John Constantine Dr. Fate-ийг харчаад наа буюу чамайг хязгааргүй олон жил харсангүй гэж хэлдэг. Харин Dr. Fate бид түүнийг өмнө харж байгаагүй гэхдээ тэр байж боломгүй хөгшин юм гэж хэлдэг. Бүр бидний амьдарч байгаа мультиверсээс ч хөгшин юм байна гэж хэлдэг. Харин Dr. Fate өөрийнхөө хүчийг ашиглаад тэгээд тэр тав нийлээд John Constantine-ийн дурсамжаар аялдаг. За одоо бүх толгой ирүүлсэн нууцуд тайлагдана. Тийм болохоор анхааралтай байгаарай. DC Animated Movie Universe төгсөхдөө Flash ямар нэгэн зорилготойгоор гүйж төгсдөг гэж би та нарт хэлсэн. Шалтгаан нь юу вэ гэхээр John Constantine иргэнд засал авахаас өнгөрсөн universe-ийг шинчлэх гээд тэгээд Flash-ыг бүх зүйлийн эхлэл рүү гүйлгдэг. Тэр нь юу вэ гэхээр Darkseid-ийн хамгийн сул дорой байсан ганцхан жил байдаг. Тэр нь юу вэ гэвэл төрснөөсөө хойш 1 жилийн хугацаанд Darkseid хамгийн сул дорой байсан. Тийм болохоор тэр үед нь алуулах гээд Barry Allen-ыг гүйлгдэг. Barry Allen-ыг алж чадахгүйг мэдчихсэн болохоор өөртөөгөө хамгийн хар шидэ Barry Allen шингээгээд тэгээ Barry Allen хэдий алаагүй ч гэсэн John Constantine шидэн Darkseid-ыг алснаар бүх зүйлийн эхлэл орвонгоор иргсэн. Яагаад гэвэл Darkseid өөрийн Prime Universe-ийн балансыг тэнцвэржүүлдэг чухал үүрэгтэй оршихуй байсан. Харин өнгөрснөөс нэг л зүйлийг өөрчлөхөд яаж оронгороо иргэдгийг Flashpoint Paradox киноноос та нар үзсэн байх. John Constantine болон Barry Allen өөрсдийнхөө ертөнцийн хамгийн том оршихуйг үгүй хийсэн болохоор шууд салаалж эхэлсэн. Хамгийн ихний салаа Darkseid-тэй ертөнц болон Darkseid-гүй ертөнц. Тэр хоёр ертөнцөөс нь салаалаад хязгааргүй олон мультиверсүүд салаалж эхэлсэн. Бүх animated universe-ууд багтаж байгаа. Batman Beyond ч гэдэг юм уу, Justice League Unlimited эсвэл Batman series бүгд орж байгаа шүү. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 2013 оноос 2020 он хүртэл гарсан DC Animated Movie Series нь цор ганц Prime дэлхий universe байсан гэсэн үг. Цор ганцхан. Darkseid-ыг алснаар DC Multiverse гэдэг зүйл үүссэн. Уг үйлдлийн төлөө Spectre түүнийг House of Mystery-д үрд хорих ялагддаг. House of Mystery гэж юу вэ гэвэл ертөнцид тариалагддаггүй, ертөнцөөс гадуур оршдог Константины баашин байдаг. Данх хоригдчоод тийшээ очих үед бүх хайртай хүмүүс найзууд нь байна. Гинт тэднэр чөтгөр болж хувраад өөрийг нь алж эхэлдэг. Бараг үрд гэж хэлж болох хугацаанд тамлуулж алуулсан гэсэн. Мэдээж маш ухаалаг болохоор тэр баашнаасаа оргоод Spectre-тэй дахин уулздаг. Spectre түүнд мультиверсэл хор тавдар, ертөнцөөл өөрөө амьд зүйл. Тийм болохоор ертөнц одоо төлөөсөө нэгж байна гэж хэлдэг. Тийм болохоор Anti-Monitor мультиверсүүдийг устгаж байгаа нь тэр нүүл ертөнцийн өөрийнх нь хийж байгаа үйлдэл гэсэн. John Constantine Spectre-с чи надаас яг юу хүсэж байгаа юм бэ гэж асуудаг. Харин Spectre би юу ч хүсээгүй, ертөнц энийг хүсэж байна. Би чамайг үүндээ хориогүй, хайртай хүмүүстэйгээ үрд амьдрах гэж явуулсан гэж хэлдэг. John Constantine өөрөө хайртай хүмүүстэйгээ байх эрхгүй гэсэн тийм эргэлзээтэй байсан болохоор хайртай хүмүүс нь бүгд чөтгөр мангас болж хувраад байсан байж таардаг. Цөллөгөөсөө орсныг нь мэдсэн ертөнц түүнийг мультиверсийн төрөө шиддэг. Өнгөрснөө санахгүй нэг тийм
тэнүүлчин маягаар гарч байгаа нь тэр. Тийм байдлаар 40 олон мянган жил явсан гэсэн үг. За ямар ухаантай дүр гэдгийг та нар харж байгаа бах. Тэгээд анимашны хувьд бол ийм л зүйл болдог. Харин Justice League Crisis on Infinite Earths яаж төгсдөг вэ гэвэл Константин болон Batgirl түүхийг дахин бичдэг device-аар цор ганц universe-ийг бүтээдэг. Тэгээд уг universe-д зөвхөн Prime суперхеронууд л очиж амьдрах тийм universe-ийг бүтээдэг. Тэр лүүнд нэг нэгээрээ ороод үлдсэн босод universe-ууд нь хувь тавилантайгаа эвлэрээд сүнэж дуустдаг. Anti-Monitor бүх multiverse-ийг цэвэрлээд дуустдаг. Харин John Constantine Spectre-тэй буруу харж халахснаар уг цуврал маань өндөрлөдөг. Маш давч өгөөд давчлаад ярьсан байгаа. Тийм болохоор заавал үзээрэй. За харин одоо John Constantine-ийн киноныхын талаар ярив. Киноны талаар ярихдаа би цувралын талаар ярихгүй. Надад цуврал нэг таалагддаггүй. Харин 2005 онд гарсан John Constantine киноны талаар ярина. Уг кинонд Keanu Reeves гол дүртэнд тоглосон байдаг. Зохиолын санааг ханаас авсан бэ гэвэл DC Vertigo Hellblazer Comics ерөөдөө бүх санааг нь авсан байдаг. Мөн ялгаа байхгүй уушгины хорт авдартайгаар гардаг. Тамхи маш их татчаар гардаг. Супер хүч шид гэхээсээ илүү чөтгөр зайлуулах, чөтгөртэй харьцаж байгаа байдлууд нь надад нэг тийм гоёмсог дэгжин санагддаг. Francis Lawrence-ийн бүтээл IMDb дээр 10-7 гэсэн үзүүлэлттэй байдаг. Дахин үзээд өөддөггүй. Миний бодлоор та нар заавал үзэх ёстой гэж би бодож байна. Миний санаж байгаагаар Univision дээр байгаа ч илүү, байхгүй ч илүү, байхгүй болсон байж магадгүй. Ямар ч байсан хаанаас ч юм бэ хайгаад болоод үзсэн дээр интернетээс олдох бах. Харин одоо та нарт киноноор гарах хамгийн сонирхолтой сценүүдийг та нарт тайлбарлаж өгөөд үзүүлээд өнөөдрийнхөө видеог өндөрлөх болно. Кино гэхдээ Мексикийн хаа нэгтээ тавилангийн жадыг нацистийн дуганд оруулсан байгааг хоёр Мексик залуу газар ухаж байгаатай болоод ямар нэгэн хүчинд эзэмдүүлээд нэг зүг рүү маш чийдэмгий алхаж байгаагаар кино эхэлдэг. Энэ хувь тавилангийн жадны толгой нь ямар учиртай вэ гэвэл Есүс Христийг дүрж байсан гэдгээр гардаг. Харин энэ кинонд яг юу гардаг вэ гэвэл сатаны хүү Мамон гээд тамд төрсэн жөтгөр дэлхий рүү нэвтэрч өөрийн хаанчлалыг тогтоохыг хүсдэг. Харин дэлхий дээр сахиусан тэнгэрүүд болон жөтгөрүүд зогцон амьдардаг хүмүүсийн дунд уусаад гэх юм уу. Харин Мамоны хувьд тамд төрсэн бүр харанхуй жөтгөр болохоор дэлхий рүү нэвтрэх хориотой байдаг. Мамонд дэлхий рүү нэвтрэхэд юу хэрэгтэй вэ гэвэл даалт ертөнцтэй холбоотой хүчрхэг биетэй хүн мөн хувь тавилангийн жад хэрэгтэй. Харин тэр даалт ертөнцтэй холбогдсон дүр нь хэмбэ гэвэл Rachel Weisz жүжигчний бүтээсэн Isabel гэдэг дүр байдаг. Яаж Мамон дэлхий дээр ирэх вэ гэвэл Изабелийн биеэр дамжиж ирнэ. Харин түүний биеинд эхлээд өөрөө шингээд араас нь хувь тавилангийн чадаар гизийн онгойлгочих юм уу. Изабелийг золиослоо. Тэгээд түүний биенээс гарч ирэх хэрэгтэй байдаг. Харин Изабелийг хамгаалаад бүх зүйлийн учир утгыг тайлж өгж байгаа дүр нь манай John Constantine. Харин эсвэргээрээ дэлхий дээр ирэх байгаа Мамон тусалж байгаа бас дүрүүд бий. Нэг нууцлаг дүр болон дэлхий дээр уусан амьдардаг Балтазар гэдэг чөтгөр байдаг. Маш хүчрхэг. Киноны дундор John Constantine Балтазартай тулалдаад түүнийг ариун усаар шаазлаад загалмайн тэмдэгтээ наглаар нүрийн хэмх нүдээд эцэст нь зөвхөн хүнд уншдаг ариун библийн Деважн руу явахад туслах мөртүүдийг тамийн жөтгөрд уншиж өгч залхаан царилуулж өссөн мэдээлэл авдаг. Харин киноны төгсгөлд Изабелийн биеийг өөрийн болгосон Мамоны эсрэг John Constantine тулалдаад ямар нэгэн зүйл туслаад байгааг нь мэдээд өөрийнхөө шившлэгийг хийх үе сахиусан тэнгэр Габриэл боож ирдэг. Мамонд нууцлаг туслаад байсан хэрхэн хэмбэ гэвэл Габриэл хэлсэн. Габриэлийн философор бол Мамон дэлхий дээр бууж байж шүүлтийн өдөр ирж аврагтаасаа өнгөрсөн дэлхийн хүмүүсийн төгсгөл ирнэ гэсэн тийм зөвнөлд итгэсэн философитой байсан. Харин сахиусан тэнгэрийг John Constantine дийлэх нь ойлгомжтой. Габриэл түүнийг өрөөнөөс гартал хийстэл үлээдэг. Яг Изабелийн биеийг Габриэл хувь тавилангийн жадаар зүсээд Мамоныг дэлхий дээр авчрахын өмнө John Constantine өөрийн судсыг ханаад Люциферийг авчирдаг. Яагаад Люцифер John дээр ирж ийн вэ гэвэл амиа орсон мэдээж там руу явна. Харин John тамд ч үзэн ядагддаг сүнсийн ахыг хүсдэг. Деважн ч үзэн ядагддаг сүнсийн ахыг хүсдэг дүр гэж би өмнө хэлсэн. Тийм болохоор Люцифер амьдралдаа анх удаа хүний сүнсийг авах гэж ирж байгаа тохиолдол нь энэ. Тэр нь John Constantine-ийн сүнс. Люцифер John дээр ирээд л догтлоод тамд би дүүмэн чамд ийм юм зориулсан, ийм юм бэлдэн. Хоёлаа ингэн тэгнэ гэж ярьж байгаа хооронд хүүчин дэлхий дээр ирэх гэж байна. Эсрэг өрөөнд байгаа. Түүнд Габриэл тусалж байгаа гэж хэлдэг. Люцифер ихэндээ итгэл муутайхан байдаг. Энэ хоёрын ярианы дондор Люцифер Morningstar John Constantine-ийн тамхинаас тааж өгөх, түүнийг хөлөөрөө яврах гэх мэтлэн чамин зүс их гардаг. Мэдээж John залжин нөхөр болохоор Люцифер итгэхгүй байх нь аргагүй. Харин Константин түүнд зориулж хэлдэг үг нь юу вэ гэвэл чи намайг 20 жил үлээсэн. Ахад 20 секунд зарцуулахад юу хүн байх втэ гэж хэлснээр Люцифер эргэж хараад бидний бага өрөө рүү аж ахуйн алхаж очдог. Яагаад аж ахуйн алхаж очиж байна вэ гэхээр тамд цаг хугацаа байдаггүй шиг Люцифер ч гэсэн цаг хугацаа хамаагүй. Түүний зам таглаг хаалга хүртэл бутарч ундаг. Люциферийг яг өрөөнд орох үед хувь тавилангийн жадаар Габриэл яг эцсийг онгойлгох гэж байгаа цаг хугацаа хатсан байдаг. Харин Люцифер Изабелийг өөртөө аж ахуйнаар нааснаар цаг хугацаа эргээд явж эхэлдэг. Люциферийг харсан Габриэл
сандраад гисэн хэдийч дэлхий дээр чи намайг гэмтэж чадахгүйгээд Люциферыг зоох гэж оролдох үед бурхан аль хэдийн Габриэлийн нүглийнхэн өмнөөс өөрийг нь орхисон байдаг. Харин Люцифер Габриэлийн далавчийн шатаагаад Изабелийн биеэс Мамоныг там руу цөлөөд аль хэдийн өгсөн Жон дээр очиод за яг өннийхээ хариуц чи юу өсч өгнө гэж хэлэхэд Изабелийн ихрийнхэн сүнсийг чөлөөлө гэж хэлдэг. Харин Люцифер Изабелийн ихрийнхэн сүнсийг чөлөөлөөд Жоныг там руу авч явах гэж байхад ямар нэгэн зүйл Жоныг зураад Деважингийн хаалга нэгддэг. Яг юу болсон бэ гэхээр Жон Константин судсан анж өхөйгүй яг үндэ уушгины хорт тавдраараа өгсөн байсан. Люциферийг авчираад Изабелийн ихрийнхэн сүнсийг чөлөөлөөд өөрөө Деважин руу яваад нэг эсэндээ Люциферийг ашигласан гэсэн үг. Деважин руу явах бас нэг шаардлага нь золиос байдаг. Харин Жон өөрийгөө золиослоод Изабелийн ихрийн сүнсийг чөлөөлсөн болохоор энэ золиостой орчгоо. Уг давхар үйлдэлүүд нь Жоныг Деважин руу орох хаалгын бүр мөстөнд дэлгээд өгсөн гэж хэлж болно. Харин Жон Деважин руу орохынхоо өмнө Люцифер руу Томас том дунд уруу гаргадаг. Харин Люцифер дагдтуулсандаа ч гэх юм уу, ер нь Жон Константины сүнсийг заавал авна гэсэн бодолтой ч юм уу. Жоны хоёр уушгинд нь өөрийн хоёр гараа зоогоод Люцифер хэлэхдээ чи бол минийх, чи амьдрах болно гэж хэлснээр тэгээд түүний хорт тавдрыг нь түүний уушгинаас авч хайдаг. Ингэснээр Жон Девачин биш, тамч биш, дэлхий дээр эргэж амьдардаг. Ямар ч байсан каноны агуулга бол ийм л зүйл болдог. Миний хувьд Keanu Reeves Жон Константиныг маш сайн амьлуулсан гэж боддог. Та нар заавал үзээсэй гэж би хүсэж байна. За ингээд өнөөдрийн видеог энэ хүрээд өндөрлөж байна. Лайк дарахаа мартаваа, саб дарахаа мартаваа. Alien 11 TV байлаа.